За сүмэцгэнэ үү. Welcome back my channel. Энэ удаагийн дугаараар та бүхэнд Итали, Францын хоолыг нийлүүлсэн битүүшүүлийг эрхэнхий харыг хуваалцах болно. За юуны өмнө сармис 5 ширхэг жижигхэн ширхэгтэй хичээд дараа нь сонгоно голын хат усыг авч байгаа, дундуур нь хувааж байгаа. Ойролцоогоор 0.5 см куб хичээд явчихна. За тэгээд луунга дундуур нь хувааж байгаа. За нэг 4 хувааж байгаад сонгонтойгоо адилхан хэмжээнд 0.5 см куб болох үс хичээд явчихна. За тэгээд ногоон хулууч яг адилхан хэмжээтэй хиччихнэ. За тэгээд хайрлын тавганда оливын тусаа хийгээд түрэн шинжсэн саримсаа хийгээд дунд гал дээр халаагаа явчихна. За тэгээд хит халуун галан дээр саримс амархан төлөгдөрчдөг учраас тэгээд дунд галан дээр баагаар халаагаа явчихна. За тэр хооронд нь 3 өнгийн чинжүү ногоонуудтай адилхан хэмжээнд бусад ногоонуудтай адилхан хэмжээнд ирчээ явчихна. За тэгээд саримс сайхан хайрагдаад гоё үнэр гараад шаргал болоод эхлэхээр нь түрүүн ирсэн бусад ногоонуудаа хийчихнэ. За жоохон хураад жоохон ирүүлж агаад 2 чимэх давс хийгээд за перцээс хийчихнэ. За тэгээ нэлээд сайн утгаж өгч жагаад дунд гал дээр нэг тагийн таглаад сайдар халаагаа явчихнаа. За байцаа голын хат усыг нь авч жагаад дөрвийн нэгийг ирчээ явчихна. Бусад ногоонуудаас арай жоохон том ирчээ явчихна. За тэгээ нэлээд сайтар хуураад ойролцоогоор 15-аас 30 минут болтол нь хууруул илүүх гэсэн. Жоо яарч байвал 15 минут нь болно. За тэгээд ууранд нь ингэж багаар ингэж ууранд нь ингэж хуураад явчихна. За тэгээд байцаагаа хийгээд за тэгээд сайтар холж жагаад тагийн таглаад ууранд нь болгоо явчихна. За тэгээд бууцаа нэг 2-оос 3 ширхгийг за хичээд угаагаад дараагаар помидор голын хат усыг аваад за 4 ширхэг ашигласан. За үүнийг нэг дундуур нь хувааж агаад түүнийг 4 хуваагаад за 4 хуваасан тэгээд 3 хуваачна. За түрүүн хамгийн анх ирсэн ногоонуудаас арай жоохон том болсон байгаа. Сайхан утгач өгж жагаад түрүүчийн ирсэн помидорыг хийгээд сайдар утгаад өгнө. Тэгээд тагийн таглаад сайдар хуураад явчихна. За тэгээд Франц хоолнд ихээхэн хэрэглэгддэг. За pie sheet буюу pie гурилыг ингэж зураад тэгээд хавтгаалцсан байгаа. За энд нэлээд цэцгийн тус их ордог. За тэгээд хүүтнээр нь ингэж яагаад олон давхар болгодог учраас ингээд төхөөнд тэгээд халаахад ингээд маш гоё олон давхартай ингээд гоё болдог. За тэгээд үнийгээ 4 хуваагаад 4 аянд бэлдээд ингээд нэгэн жиг тавтгаалаад өгнө. За тэгээд шүлөө ногоон маш гоё хуурдаад зөөлрөд зний дараа за бууцаагаа хийчихнэ. Тэгээс нэлээд сайдар утгаад өгнө. За тэгээд усаа халуун ус 1.5 литр хийгээд за давсаа хийгээд перцээр хийгээд амталчихна. За тэгээд дахианы шүл эднэр хийвэл бүр гоё болдог. За тэгээд дахианы шүл байхгүй бол ус хийгээд за энэ дахианы хамтлагч шүлний хамтлагчийг бас хийжэл бас гоё болдог. За тэгээд 30 минут дунд гал дээр сайдар буцалгаа явуулна. За тэр хооронд нь
өндөгний шарыг 2 шигийг хуураад хийчин. За шүл 30 минутын дараа аягандаа хийгээд за дээрэс нь бислэг моцарелла бислэг үрээд за дөрөвчийн пай гурилыг за дээгүүр нь сайтар ингээд тавиад өгнө. За тэгээ жоохон хэсэг ингээд үлдвэл тухайн хэсгийг ингэж дараа нь авч байгаа дээрэс нь ингээд тавьчихвал бас гоё чимэглэл болж өгдөг учраас захын хэсгүүднээс ашиглачаад бас зүгээр байдаг. За үүнийг дөрөвчийн шар өндгөөр нэгэн жигд бүрж өгнө. За тэгээ жоохон илүүдэл гарсан юм хэсгээр нь ингээд гоё чимэглэл хийгээд хийжүүл бас гоё болдог. За өөрийнхөө дуртай чимэглэл ч юм уу эсвэл ямар нэгэн гоё чимэглэл хийгээд явал бас дээрэс нь бас өндгөөрөө ингээд нялаад өгнө. Тэгээд төгөө 200-220 хэмдээр тааруулаад за тэгээд хийгээд 10-15 минут маш гоё шаргал өнгөтэй бөмбөгээд гарч иртэл ингээд хийгээд өгнө. За тэгээд ингээд ерөнхийдөө хоол маань бэлэн боллоо. Маш гоё шаргал өнгөтэй маш гоё шаргацсан харагдаж байна. За тэгээд онгоолгоод үзэхэд үнэхээр гоё доторх шүлэн энэ гаднах пай гурилтайгаа өнөр нь бол маш гоё болсон байна. Шүлэн маань ч гэсэн үнэхээр гоё өрмөц гоё амттай болсон байна. За ямарч мах ороогүй ч гэсэн үнэхээр сэтгэл дүүрмээр маш сайхан гоё амттай шүл болсон байна. Махгүй ч гэсэн юм маш гоё шүлийг бас гаргаж болно. За та бүхэн бас энэ хүмүүнийг туршаад үзээрэй. Анхаарлаа хандуулсан та бүхэнд баярлалаа.